Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Thinkific дээр цахим сургалтын вебсайт хөгжүүлэх гэдэг энэ сургалтаар юу сурах вэ гэхээр танд энэ харуулж байгаа энэ вебсайтыг эхнээс нь алхамаар хийж сурах болно. За, энэхүү вебсайт маань болохоор Thinkific гэдэг сургалт удирдах системийг ашиглаад хөгжүүлсэн байгаа. За, Thinkific нь болохоор cloud дээр байршдаг. За, cloud гэдэг юу вэ гэхээр товчхондоо ерөөсөө та компьютер дээр ямар нэгэн програм суулгах шаардлагагүй. Та одоо интернет хөтөж буюу веб браузераа ашиглаад та өөрийнхөө мэйл аягийг бүртгүүлээд тэгэл өөрийнхөө захим сургалтын вебсайтыг хөгжүүлээд явах боломжийг бүрдүүлсэн ийм сургалт удирдах систем байна. За, тэгэхээр Thinkific бол маш их хөргөн ашиглагддаг. Ашиглахад үнэхээр хялбар. За, та яагаад заавал сургалтын вебсайтаа байх хэрэгтэй вэ? Тэгэхээр цахим сургалтыг явуулах, сургалтын явцыг удирдах хамгийн хялбар, тухтай арга бол сургалт удирдах систем ашиглах явдал юм. За, энэ нь болохоор одоо үзэгч суралцагчаа бүртгэх, сургалтын эрхийг нээх, хичээлийн даалгавар, үр дүн хянах гэх мэт олон функцүүдийг автоматжуулах боломжийг олгодог. Мөн дээр нь одоо багш сурагчдын эргэх холбоог одоо байх тэр одоо хэрэглүүр төлөвүүдийг бол өөртөө агуулсан байдаг. Мөн тэгээ энэ хэсэгт болохоор энэ одоо өөрийнхөө одоо та Facebook групптэй пэйжтэй явал тэр пэйж энтрээ шууд ингээд одоо таны пэйж рүү зочлохоор ингээд оруулж бас болдог. Мөн YouTube суугачсан бас давхар ингээд холбогдох. Энэ аргуудыг бас юм сурнаа. За, энэ тэгээд энд яаж одоо өөрийнхөө сургалтуудыг энд оруулж өргөө гэдэг бүх зүйлийг эхнээс нь энэ вебсайтыг бол эхнээс нь алхамаар сургална. За, мөн өөрийнхөө одоо Facebook пэйжний мессенжерийг яаж энд гаргаж ирэх юм гэдэг энэ тохируулгыг мөн хийж сурна. За, та өөрөө хүсэх юм бол одоо энэ веб дээрээ одоо энэ like, share гэсэн энэ бутонг оруулах мөн энэ одоо пэйжний энэ хэсэг мань харагдах энэ хэсгүүдийг мөн өөрийнхөө одоо сургалтын веб дээр оруулах энэ тохируулгуудыг мөн хийж сургална. Тийм бол одоо энэ веб дээрээ одоо энэ like, share гэсэн энэ бутонг оруулах мөн энэ одоо пэйжний энэ хэсэг мань харагдах энэ хэсгүүдийг мөн өөрийнхөө одоо сургалтын веб дээр оруулах энэ тохируулгуудыг мөн хийж сургална. За, сургалтууд руу н орж үзье. За, сургалтуудаа мөн ангилах боломжийг олгодог Thinkific нь. За, нийт бүх курсууд одоо жишээ нь e-book бас ингээд оруулаад явах боломжтой. Одоо төлбөртэй олон төлбөргүйгээр. За, гар урал гэхээр нэг одоо бас энэ урьдчилан захиалах байдлаараас ингэж хийж болдог. Одоо та ингээд би веб хөгжүүлэлт хичээлээ оруулж байхдаа яг бүрэн дуусаагүй үед бол яг урьдчилан захиалах байдлаар ингээд за одоо яг ингээд бүртгүүлэх яг өнөөдөр бүртгүүлэх юм л та ийм хяналттай үнээр суралцах боломжтой ч гэдэг юм. Иймэрхүү мэдээллийг мөн оруулаад авах боломжтой. За, компьютерийн хэрэглээ гэхэд 2 хичээлээ. Бүх курсууд гэх юм бол таны бүх курсууд гарч ирнэ. За, энэ хичээлийг үзье. За, PowerPoint 2016-гийн хичээлээ. За, энэ $11 үнэтэй гэж. За, тэгээд энэ нэг 4 од гарсан байгаа тухайн сургалтыг одоо хэрвээ суралцагч нь үнэлсэн бол одоо тийм тэр үнэлгээ нь энэ дээр ингэж гарч ирдэг байгаа. За, энэ хичээлийн лендинг пэйж рүү оръё. За, лендинг пэйж гэхээр яг газар дах хуудас, борлуулалтын хуудас гэж манайхан янз бүрээр л нэрлэж байна л да. За, тэгэхээр энэ тухайн хичээлийн агуулгыг одоо тухайн хичээлээр юу сурах юм, тухайн хичээлтэй бүх холбоотой мэдээллүүдийг ингээд үүсгэх өөрийнх нь одоо бас хуудас байгаа. За, тэгэхээр энэ дээр болохоор одоо тайм баатмнууд оруулж өгөх боломжтой. За, хичээлийн танилцуулгыг үүсгэх гэдэг юм бол энэ дээр нь яг видеогоо олбочиж болно. За, мөн үнэгүй хичээлүүд та одоо тухайн хичээлээсээ ямар нэгэн хичээлийн үнэгүүгээр үзэхээр энэ пэйж дээр байршуулах боломжтой. За, тэгээ үнэгүй гэсэн юм сонгоод өчтгийн энэ хичээлийг үнэгүй үзэх боломжтойгоор тохируулна гэдэг юм бол ингээд тохируулчаар ийм превью гэдэг. За, эднэр нь бол төлбөртөөр үзэхээр байна тийм ээ. За, тэгвэл энийг одоо бүгдээрээ за үнэгүй хичээлүүдийг үзье тийм ээ. Тэгэхээр жишээ хичээл дээр таны одоо суралцагч хэрвээ таны хичээлийг сонирхоод ямар ч гэсэн жишээ хичээлийн үзье гэдэг юм бол ингээд бүртгүүлж гэнэ. За, бүртгүүлээ. Эхэн дээр нь нэрвчжээ. Нөөч. За, энэ дээр нь мэйл хаяг оруулаад.
За нууц үгээ бичиж өгнө. За энд мөн та нөгөө ашиглалтын журам энэ чинь ашиглалтын журам бол нууцлалын бодлого хэрэг таны сайтн дээр баримтлага дээр дөрвөн журмыг бол танд бас оруулж өгдөг байгаа. За ингээ энийг зөвшөөрж байгаа тохиолдолд сайн ап гэсэн товчийг дараад за энэ ч өөр дууны зураг таана байгаа юм л доо. За ингээ хэрэглэгч бүртгүүлж байна. За тэгэхээр төлбөрөө хичээлээ чинь бол шууд ингээл таны суралцагч маань шууд ингээд үзээ явуучих нь. За тэгээ энэ дээр нь бас нөгөө татаж авах зүйлүүдээ бас ингээд оруулж болно. За одоо жишээ нь ямар нэмэлт материалууд та хичээл дээр оруулсан байгаа тэр бүгдийг ингээд оруулаад явах боломжтой. Энэ бүгдийг хэрхэн хийх юмас орно. За тэгээд дараагийн хичээл маань төлбөртэй байсан учраас та яг ингээд үзэх гэхээр уучлаарай энэ хичээлийн агуулгыг харах боломжгүй төлбөртэй хичээл байна. Сургалтын төлбөрийн төлснөөр сургалтын бүх агуулгыг үзэх эрх нээгнэ гэд ингээд та оруулж болно гэсэн. За энэ дизайны үед за тэгвэл багшийн үед хичээл. За одоо бүгдээ сайтынхаа админ хэрэгээр орж ирнэ. Админых нь интерфейс ямар хөө байдалтай төлөвүүд нь яаж байршдаг бүгдээ харъя. Ерөнхий бүтцтэй танилцъя гэсэн. За ингээ админ хэрэгээр орсны дараа Thinkific-ийн маань ерөнхий бүтц нь бол ийм хэлбэртэй байдаг. За энэ бол гол цонх байна тийм ээ. За энэ дээр болохоор ерөнхийдөө таны нийт суралцагчийн тоо хэрвээ PayPal-оор төлбөрөө төлсөн бол төлбөрийн мэдээлүүд нь тарагддаг байгаа. Тэгээ нийт хэдэн хүн бүртгүүлсэн тэгээд хэдэн таны сургалтыг үтсэн гэдэг чинь энэ дээр бас ингэж харагддаг байгаа шүү одоо. За тэгэхээр энэ manage learning гэхээр яг энэ дээр болохоор курсын агуулгыг одоо зохион болгохтой холбоотой эсвэл manage learning content гэдэг энэ хэсэг дээр хийдэг. Design юу сайт гэдэг дээр яг одоо вебсайтны сая үзүүлэлтсэн тийм ээ. Сайтны загваруудыг одоо вебийнхаа дизайныг бол энэ хэсгээс хийж ингээд сонгож тохируулж хийдэг байгаа. Энэ зүгээр ингээд сонгоол ингээд явчихдаг байгаа амархан. Ингээд бүх юмуд нэр саягүй амархан юм билээ. За тэгээд за энэ маркетинг энэ сейл гэхээр одоо их төлбөртөөр одоо та сургалтаа захин сургалтаа заргаж байгаа бол танд энэ хэсэг маань хэрэг болно. За энэ дээр болохоор мэйл маркетингийн програмуудыг холбож өгөх боломжтой. За мөн төлбөрийн хэрэгслээ холбох боломжтой энэ тохируулгын хэсэг маань энд байдаг integrations гэх. За энд бол PayPal-ыг холбоо төлбөрөө та шууд PayPal интернетээр авах боломжтой. За мөн за дээр нь болохоор энэ апплет одоо төлбөртөө одоо 3-аас дээш 4-р курс ажиллуулж эхлүүл та төлбөртөөг нь авах хэрэгтэй. За тэгээд төлбөртөөг нь авсан тохиолдолд ингээд апплет гэдэг ийм шинэ маркетинг хэрэглүүрийг ашиглах боломжтой. За энэ нь бол таны одоо сургалтанд суусан хүмүүс ч одоо таны сургалтыг ямар вэ гэдгийг мэдж байгаа тийм ээ. Тэр хүмүүс таны сургалтыг хэрвээ борлуулах юм бол одоо сургалтын төлбөрийн 40% ч юм уу 30% тодорхой хэмжээний урамшуул авахар хийсэн юм автомат програм хангаж байгаа. За тэгэхээр Thinkific дээр энийг бол ашиглах боломжтой байна. Илүү гоё давуу. Энэ бол шинэлэг зүйл гэж ойлгож байна. Манай Монголын хувьд л та гадаад бол энэ гадаадын өндөр хөгжилтэй орд бол энийг бол маш хэрэгэлдэг. За тэгээд мөн сургалтын одоо тайлангуудыг мөндөөс авах боломжтой байдаг. Одоо таны суралцагч хэрнээ энэ 7 хоногт хэр суралцсан, хийн хэдэн хувьтай суралцж байгаа гэдээ хэдэн суралцагч нэр хэлсэн гэл бүх тайлан нь бол энэ дээр авдаг. Гэхдээ энэ нь бол төлбөртөөгөөс нэлээд өндөр төлбөртөө вакцины худалдаж авсан тохиолдолд бол энийг ашиглах боломжтой юм билээ. За бидний хувьд одоо үнэгүй хэлбэрээр ашиглаж байгаа тохиолдолд бол энийг хэрэглэхгүй гэсэн үг. За тэгээд support юу студент гэдэг дээр болохоор яг нөгөө хэрэглэгч буюу суралцагч нартайгаа ажиллах хэсэг маань энд байгаа. За нийт одоо хэдэн суралцагч байна, ямар мэйл хаягаар бүртгүүлсэн байна гэдэг ингээд бүгдээрээ гарч идэг. Тухайн суралцагч маань одоо ямар хичээлийг хэдэн хувьтай судалсан байна, ямар сэдвүүд юмсан байна гэдэг ингээд бүгдийг харах боломжтой байдаг. За тэгээд мөн нийт сургалтанд маань одоо бүх сургалтынхаа одоо
процессыг одоо нийт хэдэн хүн хамрагдсан байна, ямар үр дүнтэйгээр сурч ийн гэдгийг бүгдийг харах боломжийг бас энэ процессээс харах боломжтой байдаг. За тэгээд төлбөртэй оюуг нь авал мөн автоматар ингээд сертификат олгох боломжтой. За мөн хилцүүлгийн хэсэг гэдэг байгаа оюутан багшийн эрх холбоо үүсгэх. За энэ нь болохоор мөн ашиглах боломжтой. За тэгээд хичээлийнх нь дээд булт нь бол хилцүүлгийн ингээд самбар байдаг. За тэрийн тэндээсээ болохоор одоо ингээд оюутнуудад бол энэ харагддаг. За тэгэхээр энэ оюутнуудын бичсэн хилцүүлгийг одоо сайт хичээл дээр гарах уу, гарахгүй юу гэдгийг асуун тохируулж болдог байгаа. Ямар хичээл дээр гарах уу гэдгийг ингээд харагддаг. За тухайлбал одоо энэ багш болохоор тийм ээ хичээлдээ нэмж одоо татаж авахаар одоо нэмэлт материалуудыг ингээд одоо энэ хилцүүлгийн хэсгээрээ ууж болно. Эсвэл одоо лайв болох гэж байгаа ч юм уу ингээд зарын чанартай юмнуудаа бас яг энэ хилцүүлгийн самбартаа ингээд бичиж үлдээнгүү таны хичээлийг үзэж байгаа бүх оюутанд харагдахаар ингээд зохион байгуулагдсан. Дах боломжтой. За reviews гэхээр энэ нөгөө таны сургалтыг авч сурсан хүмүүсийн сэтгэлээ үлдээгээ таны сургалтыг үнэлэх боломжтой юм бас сайтн дээр оруулж өгч болно. За тэгээд одоо нөгөө PowerPoint хичээл дээр нэг юм одоо гадсан тийм ээ. За тэр сэтгэл маань тийм ээ. Ингээд тухайн суралцагч маань ингээд энэ сэтгэлээ үлдээгээд мөн үнэлэх боломжтой байх нь ингээд гадараад хэрвээ та энэ сэтгэлийг өөрийнхөө сайтн дээр харуулж болно, харуулахгүй ингээд унтраацсан ч болно. За тэгээд за энэ одоо даалгавар илгээх нь болохоор мөн төлбөртэй хувилбар дээр бас байдаг. Хугацаатай даалгавруудыг илгээж болно. За мөн одоо санал асуулга, санал хүсэг одоо өөрөөгөө шалгах тест энтрийг бол эндээс бас одоо экспорт хийгээд та тест оруулаад тэгээд экспорт хийгээд авах боломжийг бас бүрдүүлсэн байдаг. За тэгээд мөн одоо тест ажиллах боломжтой. Санал асуулгад болон одоо тест тэгээд юу гэвэл энэ нь бол энэ тийм ээ зохицуулах гэсэн. За notifications гэдэг энэ хэсэгт болохоор за одоо таны системд хэн бүртгүүлсэн те ерөөсө бүх зүйл дээр ингээд мэйлээр ингээд мэдээлэл авахар ингээд тохируулж болдог. За тухайлбал одоо шинэ оюутан бүртгүүлээ таны сайтанд гэдэг юм бол автомат ингээд тохируулж өгдөг яг тэр мэйлийг бичээд явуулчихна гэсэн үг тийм ээ. За тэгээд шинэ одоо сэтгэл бичих юм бол танд мэдтгүүлийн бүгдийг ингээд тохируулах боломжтой. За тэгэхээр одоо энэ курс болгоныг одоо тухайн сургалтаа хэрвээ оюутан ингээд дуусгасан бол одоо юм уу та сургалтаа ингээд амжилттай дуусгалаа гэсэн ч юм уу имэйл ингээд явуулах боломжтой. Автомат мэйлүүдийг л тохируулж өгөх боломжтой гэсэн үг. За тэгээ settings хэсэг дээр яж нөгөө вебийнхаа бүх тохируулгуудыг хийж өгдөг аа. Сайтын нэр чи юу байх хэвээр, мэйл аяг чи юу байх хэвээр тийм ээ. Одоо би Аривкагийн сургууль гэдэг ингээд байгаа ш. Та энд болохоор яг өөрийнхөө сургуулийн хаягийг бичиж өгнө юу гэдэг. Миний сургууль гэдэг юм уу. Энийг бичиж өгөх боломжтой. За тэгээд энэ болохоор одоо нууцлал SSL нь бол энэ үнгүүгээр ингээд тохируулаад энийг нэвтрүүлэх боломжтой байдаг. Энэ нь болохоор тань нэг үгээр хэлбэл таны аюулгүй сайтын аюул байдлыг хангаж байгааг ойлгочих болно. За тэгээд энэ дээр болохоор одоо нэг сайтн дээр сайтын одоо тоглуулагч гэж одоо хичээлээ үзэж байгаа үед дараагийн хичээлийг үзэх энэ төр гэл юм ингээд энийг бас тохируулж өгөх боломжтой байдаг. За энэ дээр нууцлын бодлого тэгээ мөн бас нөгөө маркетингийн одоо ийм одоо тухайлбал Facebook дээр одоо pixel гэж хэдэг тийм ээ. Тэр pixel энтрийг бол мөн сайтн дээр оруулах боломжтой байдаг шүү. Мөн web cookie энтрийг бол мөн холбох боломжтой. За тэгээд та өөрөө сургалтыг авсан. Манай сургалтыг авал энэ талаар дэлгэрэнгүй мэдэх болно. За ер нь хичээлийн агуулга яаж оруулах вэ гэдэг дээр бас сонирхолтой байж магадгүй. За тэгэхээр энэ дээр ингээд курсэдээ ингээд үүсгэж явчихна. New create курс гэдэг. Тэгэхээр энэ дээр ингээд үүсгэгдчихнэ. За тэгээ мөн категори бол сургалтуудаа бас ингээд ангилж өгч болно. Одоо гар урлалын чиглэлийн сургалтуудаа бол ийм гар урлал гэсэн ийм категори үүсгэж. Тэгээ мөн компьютерийн хэрэглээс ийм категориудыг бол үүсгэж категори гэл нэмэл. Тэгээд тухайн одоо категорид маань яг ямар сургалтуудыг хамруулах уу гэдэг эндээс ингээд сонгоод ингээд явчихдаг байгаа. За тэгээ энэ дээр болохоор одоо багш нарын мэдээллийг оруулж болно. Хин гэж багшийн хичээл орох гэж байгаа гэдгийг. За видео library гэхээр
Энд болохоор одоо та энэ одоо ThinkPad хичнээн хэмжээний одоо видео, аудио, зурган файлыг оруулах боломжтой. Энэ нь бол хязгааргүй. Утсаар ялвал ерөөсө багт хэмжээнд үүрэхгүй л гэж ойлгож байна. За тэгээд энэ дээр бол за энэ бол үнэтэй шир хийх. За тэгэхээр сургалтын хичээлийнхээ агуулгыг яаж оруулах вэ гэж үзье. За тэгэхээр энэ жишээлбэл энэ дээр хардаа. За үүсгэсэн курс дээр ингээл дарангууд та курсынхаа агуулгыг үүсгэх. За энэ агуулгаа үүсгэх байна тийм ээ. За ингээд энэ болохоор chapter буюу одоо бүлэг үүсгэх, бүлэг сэдв байна тийм. Одоо жишээлбэл энэ PowerPoint-ийн хичээл гэдэг ийм бүлэг сэдвийг үүсгэж байгаа бол энэ chapter гэдэг дээрээ дараа явчихна. Шинэ хичээл нэмэгч байгаа бол ээд гээл эндээс ямар төрлийн хичээл авах вэ гэдгийг сонгоо оруулах юм. Энэ үнэхээр амар юм лээ. За одоо видео хичээл оруулах ч байвал санал асуулга оруулах ч юм уу, мультимедиа хичээл авах юм уу, текстийн хичээл авах юм уу, тэгээ PDF оруулах юм уу, аудио хичээл авах юм уу, эсвэл нэмэлт материалуудыг даунлоад хийж татаж авах юм уу, эсвэл презентацийн оруулах юм уу гэдэл. Тэрсээ бүгдийг ингээд оруулах боломжтой. За тэгээд тухайн хичээлээ болохоор одоо өнгөө үзэх хичээл байхаа тохируулах уу гэдгийг энд бас ингээд сонгоод өчөж болно. За тэгээ энэ курсын тоглолт энэ гэл ерөөсөө бүхэл юуг ингээд маш хялбархан ингээд оруулах боломжтой. За одоо текст файл оруулъя гэхээр энд текстээ ямар байдлаар оруулах вэ? Энэ дээр одоо тэгэл видео, аудио, зураг гэл бүх зүйлийг ингээд оруулах боломжтой. За тэгээ хэрвээ төлбөртэй хөлбөрийг авах юм бол нөгөө нэг заавал энэ хичээлийг үзчихээ дараагийн хичээлийг ингээд үзнэ гэсэн юм тохируулгыг бас энд бас хийх боломжтой байдаг. За тэгээд за хичээлтэй холбоотой одоо тухайн хичээлтэй холбоотой нэмэлтийн тайлбаруудыг энд нь ингээд оруулаад өгчдөг байгаа. За энэ нэг юм тий. Одоо нөгөө сайтн дээр байгаа таны хичээлийн энэ материалыг ингээд хуулж авахаар. За одоо жишээлбэл энийг ингээд копидод ингээд хуулж болж байгаа шүү дээ. Тэгвэл тэгж хуулагдахгүйгээр бас та хичээлүүдээ хийх боломжтой байдаг. За энийг ингээд чиглэж юм бол таны хичээлийг бол хуулж авах ямар ч боломжгүй зөвхөн үзэх юм хандлагатай ингээд хуулах гэхээрээс энэ сэлэгдэхгүй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо ингэж идэвхжүүл ингээд энэ copy юм уу paste гэсэн командны төхгүй болно гэсэн үг байхгүй юу. За тэгээд одоо сургалтынхаа үнийг болохоор энэ дээр тохируулж өгдөг байгаа. Одоо таны сургалт ирний ямар үнэтэй байхын хэдэн хоногт энэ сургалт ирэх нийтхий гэдгийг энэ дээр тохируулаад өгчнө. За тэгээд сургалтаа та одоо драфт маягаар ингээд бүрэн дуустал бол та ингэж үүсгээд одоо сайтн дээр чинь нийтлэгдсэн гэсэн одоо хүмүүст харагдахгүйгээр ингээд зохион байгуулаад явах боломжтой. За одоо энэ урьдчилан захиалга авах гэдээ би өмнө ярьжсэн тийм ээ. Яг одоо захиалгууд энэ дүгээр авах хэрэгтэй гэдэг урьдчилан захиалга авахаар хичээл чинь тэгтээ бүрэн болоогүй гэхдээ урьдчилан захиалга авахаар ингээд хичээлээ тохируулыг бол энийг нь сонгоод save гэдэг чинь. За бүрэн дууссан тохиолдолд бол одоо хичээлээр нээлттэй болгоё. Хинч суралцаар болгоёг бол энэ publish гэдэг ингээд save. Ингээл дараа авчдаг байгаа. За тэгээ сургалтын системээс гарахтаа бол энэ тухайн өөрийнхөө энэ зурган дээр дараа лог аут гэж гараа авчихна. За та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.